Сайн бацхан үзэгчдээ гэгээ өдөр эхэлж байна. Өнгөрсөн 7 хоног цар шинийн баярын өдрүүд болж өнгөрлөө. Азийн зарим орнууд манай улстай мөн адил хаврын баяр буюу цагаан сарыг мөн тэмдэглэн өнгөрүүлдэг. За манай урд хурш болох бүгд найрамдах хятад ард улсад энэ сарын 15-наас 21-ний өдрүүдэд тохиосон сар шинийн баяраар хоолны газар, дэлгүүр, кино, театр зэрэг үйлчилгээний газруудын орлого өмнөх өнийхөөс 10.2% өсч 926 тэрбум вон буюу 146 тэрбум ам.долларт хүрсэн талаар Хятад улсын худалдааны яамнаас мэдээллээ. Хятад дахь нэг хүнд ноогдох цэвэр ашиг нь дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаанаас илүү хурдтай өсөж байна. Энэ нь хятадын иргэдийн амьдралын түвшин улам сайжирч чинээлэг болж байгааг харуулж байна. Хятадын нийгэм хамгааллын яамнаас иргэддээ өвдөх, дэтгэврт гарах, эсвэл өөр бусад осол гэмтлүүдэд бүрэн санхүүжилтийг бол олгодог юм байна. За өөрөөр хэлбэл нийгмийн болоод халамжийн үйлчилгээ иргэн бүрт хүрч үйлчилдэг юм байна. Үзэгчтэй нэмэлт мэдээлэл болгон хүрэхэд сар шинийн баяраар хятадууд галт тэргээр 390 сая удаагийн аялал хийсэн байна. Энэ нь өмнөх жилийнхээс 8.8%-аар өсжээ. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд бид бяцхан шин соргог мэдээлэл хүрэхээр бэлтгэлээ. Үзэгч та бүхэн хүлээн авч үзсэн үү? Америкийн нэгдсэн улсын Колорадо хотод 28 дахь удаагийн цасан урлалын тэмцээн боллоо. Үзэгч таны харж буй энэхүү гайхалтай цасан бүтээлүүдийг урлахын тулд 50,000 паунд жинтэй 4 метрийн өндөртэй цасыг зорьсон байна. Дэлхийн өнцөг булангаас ирсэн 16 баг алтан медалийн төлөө өрсөлдлөө. Багууд бүтээлүүдэд урлагтаа дунджаар 60 цаг зарцуулсан байна. Тэмцээний дүрмийн дагуу багууд ямар ч автомат машин ашиглахгүй, гар бас овор багтай багжууд ашиглаж бүтээл урлалаа. Тэмцээнд оролцогчдоос Америкийн нэгдсэн улс хүрэл медаль, мөнгөн медалийг Хятадын баг бясалгагч бүтээлээрээ, харин алтан медалийг манай Монгол улсын баг хүртжээ. Пикассо нэртэй гахаан амьтад дундаас анх удаа өөрийн уран зургийн үзэсгэлэн гаргалаа. Түүний зурсан бүтээлүүд $4,000 ашиг болсон байна. Түүний олсон ашиг орлого ашигын бус амьтдын фермүүдэд хандивлагддаг байна. Пикассог түүний эзэн Жауна Хог нэртэй фермээс аварсан байна. Жауна гахаага авьяастай гэдгийг мэдээд түүнийг дэмжиж эхэлсэн байна. Пикассогийн уран зургийн өнгийг эзэн сонгож тэр өөрөө юу зурхаа шийддэг юм байна. Хуванцрын хэрэглээг хязгаарлах зорилгоор нэгэн сонирхолтой санаа гаргажээ. Тодруулж хэлбэл шингэн хэлбэрээр хуванцар савнд савладаг хуучирсан аргыг калж шахмал хэлбэрийн шампунь үйлдвэрлэж эхэлсэн байна. Байгалийн гаралтай орцтой энэхүү шампунь Америкийн нэгдсэн улсад $11 худалдаалагдаж байна. Пхенчханы өвлийн олимпийн хаалтын үеэр ирэх олимпийг зохион байгуулах Хятадын зүгээс мэдчилгээ дэвшүүлэх гэж байна. Хятадын тал мэдчилгээндээ тус улсын технологийн хөгжлийн гайхамшигыг харуулсан үзүүлбэр үзүүлнэ гэж мэдээлж байна. 2022 оны өвлийн олимпийн наадмыг Бээжин хот зохион байгуулах эрх авсан. Эрх нэм гарагт болох энэ удаагийн өвлийн олимпийн хаалтын үеэр Хятадын уран бүтээлчид 8 минутын үзүүлбэр үзүүлэх юм байна. 200 гаруй уран бүтээлчид өдөр бүр бэлтгэлээ базааж байна гэж тэднийг ахлан яваа шин зэвээ мэдээллээ. Өмнөд Солонгосын Олимп зохион байгуулах комисс Хятадын уран бүтээлчдэд 9:30-аас 11 цаг хүртэл 1 цаг 30 минутын хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд амжиж гэрэлтүүлэг, тайз дэлгэц, бүжигчд зэрэг бүхэл зүйлээ багтаах юм байна. Хятадын үзүүлбэрийг Бээжин 2008 зуны Олимпийг найруулсан Зан Иймүү найруулна. Энэ удаад орчин цагийн Хятад улс технологийн хөгжил зэргийг харуулсан үзүүлбэр үзүүлнэ гэж мэдээлж байна. 2004 оны Афины Олимпийн хаалтын ёслолд Хятадын уран бүтээлчид мөн үзүүлбэр үзүүлж байсан. Тухайн үед Хятадын түүх уламжлалыг уламжлалт маягаар буюу жасмин цэцэг, дэнлүү зэрэг ашиглан харуулсан. Харин энэ удаад орчин үеийн технологиг илүү харуулахыг зориулсан байна. 8 минутанд Хятадын баялаг түүхийг харуулна гэдэг амаргүй. Тиймээс 2022 оны өвлийн Олимпиад дэлхийн нийтийг уриалсан өнгө аястай үзүүлбэр үзүүлнэ гэж найруулагч ярьж байна. Үзэгчтэй гэгээ өдөр нэвтрүүлэг зочин цагаар үргэлжилж байна. Энэ удаагийн зочны цагт Сэлэнг аймгийн Баянгол сумын улсын тэргүүний алтан газар бүрэн дунд сургуулийн дизайн технологийн багш Түр Төвшин оролцож байна. Танд энэ өдрийн минь төргий. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр манай урилгыг хүлээж авч бидний нэвтрүүлэгт оролцож байгаа танд баярлалаа. За та өчигдөр хүүхдийн урлан бүтээгтүүд таны хүү болон таны хамтын бүтээл үзэсгэлэн дэлгэцсэн байгаа. Монголд анх удаа аав хүү хоёр уран ажиллабараар хөрөг ажиллаж бол үзэсгэлэн дэлгэцсэн байгаа. За та бүхэнд энэ өдрийн минь төргий. За манай уран ажиллабар бол ер нь их сайн хөгжөөгүй. Ер нь зүгээр боловсролын салбарт бол
аав хүү хоёр л одоо хөгжүүлэх гэж зүтгэж байна. За хүү маань одоо хотод урлаг бүтээгдэхүүн уран хайшилбарын багшаар ажиллаад олон шавьтай. За хайшилбарыг одоо олон талаас нь хөгжүүлэх гэж зүтгэж байна. За хайшилбар бол хүүхдүүдийг хүмүүжүүлэх одоо ямар юмд нягхар нямба хандах сууц сурах одоо төвчтэй суулгадаг ийм урлаг байгаа юм. Тэгээд энийг одоо цааш нь хөгжүүлээ. За сургалтынхаа хөтөлбөрт оруулъя гэдэг талаар би олон жил зүтгэж байна. За уран хайшилбар бол ер нь зураасан зургийн нэг төрөл гэж одоо явдаг. За манай Монгол оронд бол 50-аад оны сүүлчээр орж ирээд за сандаг дорж Санал-Бат зэрэг олон одоо тэр үеийн Чултамгай зэрэг тэр үеийн том одоо зураач урдууд нэлээд хөгжүүлж байгаа. Тэгээд мартагдсан юм байлээ. Гэтэ яг хайшилбарын дорн дахинд бол маш хүчтэй хөгжиж байгаа. За Тайван, Тайланд, за Хятад, Солонгост бол чимгэлийн төрлөөр аягүй сайн хөгжиж байт юм байлээ. Тэгээд би тэр бол судалж үзээд хүүхдүүдтэй за найз нөхөдтэй хүмүүстэй ингээ бүгдээр ингээ мэдээллийг бол одоо тарааж судалчилж байдаг. Тэгээд энэ тухай бол ярих юм бол зөндөө байгаа. Ер нь энэ уран хайшилбар дотроо ер нь хэдэн төрөл байдаг юм бэ? За ер нь уран хайшилбар бол дотроо их олон төрөл байгаа. Хөргийн чиглэлээр байна, чимгэлийн чиглэлээр байна, урлаг уран сайхны чиглэлээр байна. За бас байгалийн уран зургийн чиглэл. 3-4 чиглэл байт юм байлээ. Тэгээ яг за хүү үтээр бол ерөөсөө өөрөө багасаа хөрөг зураг зураа сурцсан учраас хийхэд арай хялбар юм уу гэд хөргөөр нь илүү ажилдаг. Яг гэвэл хөргөөр хийгч одоо хүний сэтгэлд хамгийн түрүү хүрдэг. Тэгээ тийм учраас хүний хөргийг бол одоо янз бүрийн байдлаар ахуй амьдралтай нь холбосон. Хүний дотоод сэтгэлийг хүчтэй илэрхийлдэг зэвсэг болж чаддаг учраас хөрөг бол арай хүний сэтгэл хүрхэн дээр юм уу гэж ойлгодог шүү. Та одоо өнөөдөр хүртэл ер нь нийтдээ хэдэн бүтээл? За нэг 1000-аад юм хийсэн бүтээл. 30 жилийн хугацаанд шүү дээ. Одоо энэ 1000 уран бүтээлээс ер нь хэдэн хөрөг байна? Хэдэн хөрөг? За эндээс ер нь бараг 70-аас 80% хөрөг байна. Хөрөг байх уу? Анх одоо өөрийнхөө гэр бүлийнхээ хүнийг ажиллаж илаа. Тэгээд ер нь сүүлийн үед голцоо хөргийн бүтээлийн тийм захиалга авч ажиллаж байгаа. Ер нь ингээд одоо хүний хөрөг хайчлахад за та бол эхлээ гэр бүлийн хүмүүсээсээ эхэлж хайчилж эхэлсэн байна тий. Одоо жишээлбэл хин нэгэн танихгүй хүний хөргийг хайчлахад ер нь ямар бэрхшээл тулгардаг юм бол? Бэрхшээл байна. Нөгөө таньдаг хүмүүс чинь хүний зүрх сэтгэлд орцсон байдаг байхгүй юу? Хийхэд их хялбархан гэсэн. За таньдгүй ерөөсөө огт үзээгүй үнийг хийх гэж нэлээ юм болно л доо. Тэр хүний чинь дотоод сэтгэлд нь нэвтэрчээж, тэр хүний тухай нэлээ судалгаа хийж юу хийдэг байсан хүн юм. Одоо юу хийж байгаа юм тэрийг судалж иж тэр бүтээлийг хийж бүтээдэг байхгүй юу? Ер нь нэг бүтээл одоо хайжлахад ойролцоогоор ер нь хэдэн цаг? Дунджаар. За дунджаар бол 5-6 цаг удаа. 5 цаг. Ерөөсөө тийм л байдаг л да. Тэгээ өчтөр үзэсгэлэн дээр бол одоо таны хүүгийн хайжсан ерөнхийлөгчийн хөргийг хайжсан байсан тийм ээ. Ер нь таны уран бүтээлүүдээс одоо ямар нэгэн онцлог нэгэн хөрөг зураг гэвэл та ер нь алийг онцлог? Би онцлог хөргийг бол ерөнхийлөгч бодлогын хөргийг бол шууд нэрлэн л дээ. Яг тэгвэл ерөнхийлөгч маань зүгээр энгийн багтааж юм очдог гарын дүүтэй өөрөө зураач хүн л дээ. Тэгээ бид их сайн таньдаг мэддэг. Тэгээд нөгөө хүний чинь нөгөө ерөнхийлөгч болонгууд хайшлах болохоор нэг сонин санагдаад нөгөө цоохор дээлтийн хийвэл яадаг юм бол гээл эсвэл одоо юу гэдгийг зүгээр ингээд нэг хинэмсгэлж ийс одоо ер нь баг байхгүй дээ. Угсаал тийм л хүн. Тэгэхээр дотоод сэтгэл нь айгүй гоё хүн байхгүй. Тэгээд тэрийг харуулах гэж нэлээ юм болж хийсэн. Одоо миний ажилласан ерөнхийлөгч өөрөө манай хүүг 2 ондоо та хоёр таны хүүч бас хайчилсан та бас хайчилсан. Би бас хайчилсан. Тэгээд хоёулангийн зэрэгцүүлж бидэд бас ярьжсэн байхгүй. Тэр их сонин одоо түүхтэй хийсэн юу байгаа. Та тэгвэл өдөөдөр бидэнд нэг хайчилбаасаа сонирхуулахгүй. За би яг багш хүн учраас хүүхдүүдэд эхэлж би нугалж хайшлах аргыг заагаад одоо Японы оригамитай яг төстэй. Нэг оригамиг яг ийм дөрвөлжин засаг цаасан ингээд дүрс хийж штэ. Яг тэрийн шиг мөртлөө ерөөсө 2 хон хайшлал өлзий ихээ 6 чигтээ өлзий 3 чигтээ өлзий 9 төрлийн өлзий байдаг байхгүй. Тэргээ би тэрүүгээр бас ном гаргасан. Тэгээ тэрийгээ би танад тайлж үзүүлээ. Дараа нь тэгээ яг бас нугалж байгаа 4 нугалж байгаа юм ихээ харуулад жоо ойлгох бах тийм. За хамаагүй цаасны тухайд бол ямар ч юм бэ? Ер нь бол хөргийг бол хар болон цагаан цаасаар хайчилдаг юм шиг тийм үү? За би танарт ингээд
нэг юм цаас сонгоод нөгөөдгийг хоёр нугад дөрөв нугад болж байгаа шүү дээ. Дөрөв нугад. За тэнгуүтээ энэ битүү талаа өөр лүгээ ингэж нуглаад. За тэнгуүтээ уцаад энийг ингэж дигналдаад. За тэнгуүт энэ үзүүр нь ингэж гараад ирж байгаа. За тэрийг ингэж нэг нуглаад дахиад нэг нуглаад ингэж хэдхэн секундэд. За одоо энийг ингэж барина. Ингэж барьж хагаад хайчаараа. За би бас чам руу хайчныхаа үзүүрийг харуулахгүй гээд бас ичээгээд нь шүү дээ. Бас Монгол ёс журам байна. За тэгээ энэ дээгүүрээ. За одоо энийг ингээд үзүүрийг хайчилсан. За ингээд хайчилсан бэлэн болцсон. Одоо та энийг дэлгээд үзтээ. За энийг дэлгээд үзье тийм ээ. За. За одоо би дахиад нэг юм хайчилж байна. За тохон дэлгээд. Ингээд үлзий явуулчих байгаа юм шиг тийм. Үлзий явуулчих байгаа юм. Үзэгчтэй үлзий хайчилсан байна. Гоё үлзий. Тийм байна. Хурдан хугацаанд хайчилж байна тийм. Маш хурдан хугацаанд. Энэ бол ерөөсөө хамгийн энгийн элементарны л одоо хайчилбар тийм. Тэгээ энийг энэ дээр тавиад ингээд яваад бүр гоё харагдана. Зөв. Ингээд. За. Та одоо тэгвэл жоохон хүндрүүлсэн элементийг хайчилж үзэх үү? Одоо энэ надад бол одоо ингээд хөрөг хайчлна гэхээр их сонир санагдаж байна л да. Одоо ингээд хүний хөрөг хайчлна гэхээр ингээд толгооноос ахуулаад энэ нүүрний энэ тутамч өвчлөө ч юм уу их наривчлалтай хайчлна. Тэгэхээр их надад бол их сонирхолтой. Одоо бол яг ийм үед бол хайчлах их бэрхшээлтэй цаг хугацаа болдог учраас одоо бол яг зүгээр ингээд шууд би санаагаараа зохиогоод би ер нь бол ингээд зурж хайчилдгүү, зурдгүү хайчилдгүү. Ер нь хүүхдүүд бол зурна. Яг ингээд их зураад дараа нь хайчлах нь. Цаас масаа бас химнэх ашигтай байдаг байхгүй. Зөв. Бас өөрөө тооцоолгож. Манай үед бол яг нөгөө олон жил хайчилсан учраас бараг зурхгүй зүгээр. Ерөнхийдөө бол туршлагатай хүмүүс бол шууд зурхгүй хайчлах нь байна. Яг шаардлагагүй байдаг байхгүй. За одоо би чонд нэг бас ингээд зурхгүй хайчлна гэхээр шууд тооцоолоор ингээд бас хайчлна гэхээр сонирн байгаа шүү. Таны хүү бас хайчлаад одоо манай хүү бас хайчлаа чинь загнуудаад үргэлжлэн юм яагаад гэдэг байсан тэгээд айгүй мондөг одоо надаас бол хэд дахин хийдэг болсон биш үү. Тэгээд энэ чинь яг ингээд тооцоод бол тэгээд чамч. Одоо энэ хар цагаанаар та хөрөг хайчилж явах явц дэрний хар цаас нь хэмжээ нь ямар хөө байдаг юм бэ? Бас ийм хэмжээтэй байх уу? Хэмжээ яг өөрөө ямар тий. Өөрөө яаж хийх юм те. Тэгээд тэрүүгээрэл ёс энэ нөгөө сэлвэт хайчлбар гэдэг. За. Одоо юу гэдэг хажуу талаас нь би нэг цэргийн хүн ажиллалаа л да сая. Энэ одоо ингээд хажуунаасаа харахад бол цэргийн малгайтай. Тийм малгайтай тэгээд нэг юм. За одоо наадах чинь цагаан цаасан дээр тавьж харуулахаар айгу гоё харагдана. Ингээд цагаан цаасан дээр харуулаа тийм. Одоо би нэг хүрээ хайшлаа. Гэхдээ би одоо гэртэл нэг хүнтэй яриа сууж байгаа юм шиг л санагдаад байна. Ядтал бол энэ бол их гоё. Дөрөв нуулаад. За энэ бол одоо тий. Юуны дүрс вэ? Одоо энэ бол араам юм байна тийм үү? Одоо энийг ийм араамд хийж ин гэсэн үг байхгүй ингээд. Гадна шоо гоё хийж болно шүү. За. Ингээд энийг энийг өөр цаана ийм шар фонтой ч байдаг юм уу те? Энийхээ бол өнгө ингээд өөр өнгөөр хийж бүс өсөө нарийн хийж болно бас энэ хэмээгээ бүр ингээд. Ерөөсөө сэлвэт хайшруул нөгөө хүний хөрөг хайшлахын их загварна. Одоо энийг маш сайн хийгээд ингээд сурчих юм бол хүн хайшлахад юу өөр адилхан хайшлана л да. Одоо энэ бол хөрөг хайчлахын бол анхан шатны. Тий анхан шатныхын зүгээр анхан шат би одоо хүүхдүүд заадаг юм ал би шамтлал хэлээд байгаа байхгүй юу. Анхандаа ийм л хүүхдүүд сураад авчих юм бол цаашгаа ингээд баг өөрийгөө аваа явчихна. Би бол хажууд нь одоо чиглүүлэгчийн үргэлж гүйцэтгэж шин. За шинэ жоохон ийшээ хазаачлаа шүү жоохон тэгшилчийгээд тэгээд тэр хүүхдүүд нэг үглээл байн яриад идэггүй л байхгүй би. Эхэндээ нэг хүчтэй ийж өгчөөл тэгэл шанаал тэрний тэгэл явчихдгийг. Ер нь одоо ингээд хөрөг хайчилбар хийгээд ер нь хүмүүс захиалгаар ер нь хийлэгдэх үү? Захиалгаа өгнө шүү дээ. Юу яа хүмүүсийн сэтгэл үнэхээр хүрч чадчихлээвэл
одоо энэ хөдөө гадаа хотмот гэхгүйгээр хүмүүс бол маш их яад. Яг тэгвэл нөгөө харж байгаа ийм зурагчид маш олон жил болдог. Одоо хадгалгаад одоо юу гэдэг өнгө зурагч нэг удаараа нэг өнгөн цайдаг байдаг ч юм уу те. Хайшлуур хийж шидэхгүй шүү дээ. Just байж л хэдэн үед амжиж ч гэсэн тэр нь тэгээд байж. За ерөнхийдөө манай мэдээллийн манай ерөн хөтөлбөрийн цаг ер нь бол за жаргах болж байна. Би ч одоо дандаа ингэж байх юм шиг л. Аа. Санаад шүү. За нэг иймэрхүү маягаар ингэж бас хийх хэрэгтэй. болж болох юм тийм. За ингээд ярилцлага өндөрлөе. Манай нэвтрүүлгийн цаг мөн дуусж байна. За та бүхэнд намайг урьж оролцуулсанд баярлалаа. Баярлалаа. Та бас бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Үзэгчдээ гиг өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Үзэгчдээ бид гигэ өдөр хөтөлбөрийн төгсгөлд сонирхолтой амьдралын хэв маягтай болон сонирхолтой ёс заншилтай хүмүүсийн амьдралын талаарх цовруул нэвтрүүл гэдгийг хүргэж ирсэн. Тэгэхээр өнөөдөр манай студид манай сэтгүүл Чулуун цэцэг бидэнд дахин нэг сонирхолтой хэв маягтай амьдралтай хүний талаар мэдээлэл хүргэхээр ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе Чулуун цэцэг. За, нэм гарагийн мэнд хүргэе. Үзэгчдтэй амралтын өдрийн мэнд хүргэе. Бид өнгөрсөн одоо нэм гараг бүр одоо хүрч байгаа гигийн өдөр хөтөлбөрөөрөө бид хүргэсэн. Өмнөх 7 хоногт бол бид нар одоо 7 хоногудад хэмбачуудын мэдээлэл хүргэсэн. Энэ удаад бид одоо Танзани улсын хойд хэсэгт амьдардаг масачууд гэдэг ийм үндэсний талаар ярина. За масачууд бол одоо Танзани улсын иргэдийн 1% эзэлдэг. Одоо яг л одоо өмнө бидний хүргэжсэн шиг бидний ингэж их технологичсон, материалцсан одоо энэ нийгмээс ангид сонирхолтой ийм хэв маягаараа амьдарч байгаа хүмүүсийн нэг бол масачууд юм. За мэдлэх ёсноос нь хоёлаа эхлээд ирээ. Масачууд хүнтэй мэдлэхтэй хүн итгэж байгаагаа илтгээд толгоогоо ингэж бүхийлэгдэх юм байна. Эмэгтэй хүнтэй мэдлэхтэй толгой дээр нь ингэж гараа тавьдаг. Эрэгтэй хүнтэй мэдлэхтэй ингэж зүгээр гар бариад мэдлэх. Толгой дээр нь одоо гараа тавина гэхээр мэдлэлийнхэн дараа ингээд толгой дээр тавь. Шууд одоо эмэгтэй хүнтэй мэдлэхтэй эрэгтэй хүн бол ирээ шууд толгой дээр нь гараа тавьж мэдлэх юм байна. Эрэгтэй хүмүүс хоорондоо мэдлэхтэй бол гараа ингэж хоёр гараа ингэж тавсарч одоо бидэнтэй адилхан ингэж мэдчилдэг юм байна. За масачууд бол яг монголчууд бидэнтэй адилхан бас хэмбачуудтай адилхан мал малж амьдардаг. Гэхдээ одоо их сонирхолтой тийм мал аж ахуйтайгаа харьцаж байгаа тэр байдал нь одоо биднээс ялгүй ялгаатай. Тодруулж хэлэх юм бол одоо бидэнтэй ижилхэн тал нь бол тэд зочин ирэхэд шинэ мал гаргаж одоо шүл гаргаж өгдөг. Энэ бол одоо яг бидэнтэй адилхан манайхан ч гэсэн одоо гэрт нь хүн ирэхэд тийм ээ хөдөөний малчин айл бол хоньны шүл гаргаж өгч тухайн зочноо бол хүндэтгдэг. Масачууд ч гэсэн адилхан тэгдэг. Гэхдээ одоо малнаас гарч байгаа сэмж байдаг шүү дээ. Сэмжийг одоо энэ масачууд ингэж отог отгоор ингэж амьдэрдэг. Нэг ийм отгийг бол нэг хүн одоо удирддаг. Тэр удирдах байгаа хүн маань хүнээ бүгд хүндэтгэж тэр хүний хэлсэн бүх зүйлийг дагаж ингэж амьдэрдэг юм байна л да. Тэгээд омгийн ахлагч гэсэн. Омгийн ахлагч яг үнэ. Тэгээд шинэ мал гаргасны дараа тэр сэмжээр нь омгийн ахлагч ингэж дэлгэж үзэж агаад сэмжнийхээ одоо төлөв байдлаас харж агаад тухайн отог омогт юу тохиолдох уу? Одоо тэр улирал одоо тэдэнд яаж одоо нөлөөлөх үү? Мал аж ахуйн одоо тогтун сайхан байх нь уу? Эсвэл чон их орж ирэх нь ч гэдэг юм уу? Тийм одоо отог омгийнхоо одоо ирээдүйн төлөв байдлыг мэргэлдэг юм байна. Нэг ёсондоо хардаг юм байна тий. За тэгээд мал гаргасныхаа дараа цусыг нь шууд халуунаар нь уудаг юм байна эрчүүд нь. Ингэж уухаар хүч тамир орно гэж ингэж үздэг юм байна. За масачуудын одоо хоол хүнсэндээ эргэлдэг өдөр тутмын одоо хүнс нь бол биднийхтэй ерөнхийдөө адилхан малаас гарч байгаа бүтээгдэхүүнээ хэрэглэхээс гадна эрдэнэ шишийн гурил, сүүний орцтой лугами гэдэг ийм хоол бол үндснийх нь тэдний одоо ястнуудын онцлог болсон ийм хоол тооцогддог юм байна. Лугами гэдэг нь одоо бас сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Сүүн бүтээгдэхүүн яг л малаас гарч байгаа сүүгээрээ хэрэглэж хийдэг ийм хоол юм байна. За тосгон бол маш нарийн зохион байгуулалттай. Тосгонд болж байгаа үйл явдлыг тосгонд болж байгаа шийдвэрүүдийг зөвхөн тэр омгийн ахлагч гаргадаг. Тэрийг бүгд одоо дагдаг ийм. За эрэгтэйчүүдийн хувьд бол түрүүлсэн мал ахуйгаа одоо чон нохооноос хамгаалах. Тэгээд мал ахуйгаа хариулах ийм ажлыг хийдэг. Харин эмэгтэйчүүд бол одоо гэрийнхэн ахуйн ажлаа хийдэг ийм бас тогтсон ийм тусгай ажлуудыг эрхэлдэг. Бидэнтэй бас ерөн төстэй. Тэгээд за гэр бүлийн харилцааг ингээд аваад үзэх юм бол масачууд хооллохдоо жишээ нь эхнэр нөхөр хоёр хамт хоолддог юм байна.
Одоо нэг гэр бүл нэг гэр бүлийн хүмүүс хамт хооллоо. Отгоороо хооллохороо нас насаараа ингээд ижилхэн настай хүмүүс хамт хооллоно гэдэг ийм зохион байгуулалтаар хоолдог юм байна. Тэгэд ёсондоо их хачиргалтай. Хэрв тухайн айлын эхнэр нөхөртөө надтай хоолж болно гэдгийг илтгэсэн үхэр бэлгэлэх юм бол тэр үхэр бэлгэлсэн өдрөөс хойш тэр гэр бүлийн хосууд хамт хооллож болдог юм. Хэрвээ үхэр бэлгэлээгүй тохиолдолд хамт хоол нэг ширээнд хоол идэхгүй гэсэн үг. Тэгэхээр эхнэр нь нөхөртөөгөө хооллох хэсгийг эхнэрийн шийдэд хэрв эхнэр нөхөртөө хооллохыг хүсэх юм бол үхэр бэлгэлдэг юм хачиргалтай зашилтай юм байна. Их сонин их зашилтай тийм. За түрүүнд хэлхээ марсан байна. Ер нь мэдлэх гэдэг дээр сайн байна уу гэхийг эко гэж мэдлэх юм байна. Баярлаа гэхийг ашаа гэдэг юм байна. Ер нь тийшээ явал мэдээд авах байлгүй. Тэгээд араб хэлээр ярих уу? Ер нь араб хэлээ бас нэг их хэл нь болдог юм болов уу? Эсвэл өөрсдийн гэсэн тусгай хэлтэй юу? Танзани улс бол Африкийн орн учраас тэд нар бол Африкийн ихэнх орнууд бол Франц болон бусад өөрсдийн хэлүүдээр ярьдаг. Гэхдээ масачууд бол хоорондоо ярьдаг тусгай юм хэлтэй. Тэдэн дээр очиж байгаа жуулчид бол тэдний дундаас масачуудын дундаас гарсан тийм одоо хот сүрэн газар амьдардаг болсон тийм тусгай орчуулагчдыг авч ингэж очиж аялдаг юм байлээ. Гэртээ зочилж ирж хэрэг гэрт нь хүн зочилж ирэх юм бол тухайн айл аз хиймэр ирж байна гэж ингэж бэлэгддэг юм байна. Тэгэд гэрт нь хүн ирэхэд маш дуртай хүлээж авдаг ийм хүмүүс юм байна. Ер нь масачууд их зочломтгой хүмүүс байдаг уу? Тэд түрүүн хэлсэндээ масачууд гэрт нь хүн ирэхээр тухайн айлд аз хиймэр ирж байна гэж ингэж бэлэгддэг учраас гэрт нь хүн ирэхэд их зочломтгой их дуртай хүлээж авна. Тэр чинээгээрээ одоо шинэ одоо шүл гарах ч гэдэг юм тэгж ингэж хүлээж авдаг их тийм урайлахын сайхан ард түмэн гэж үздэг юм байна. Одоо тэнд очсон бид одоо энэ мэдээлэл бол тэнд очсон судлаачид болон аялагчдын тэмдэглэлээс олж авдаг учраас тэдний тэмдэглэлд бол тэдний их юм зочломтгой сайхан хүмүүс гэж ингэж бичсэн байдаг юм байна. За ер нь бол бид хямбаачуудын тухай ярьж байхдаа ч хэлжсэн энэ отог омогоор ингэж амьдардаг хүмүүсийн хувьд бол нэгээс дээш эхнэр авах нь бол зөвшөөрөгдсөн байдаг юм байна. Бүр одоо цаашлбал одоо эхнэр сонгож өгөх, нөхөртөө эхнэр сонгож өгч байсан шүү дээ хямбаачууд чинь. Тэрнтэй адилхан одоо энэ масачуудын хувьд ч гэсэн нэгээс дээш эхнэртэй байж болдог ийм юм байна. Ер нь бол одоо арабын зарим нэг улсуудад ер нь бол нэгээс дээш эхнэртэй байхыг зөвшөөрдөг хуулиндаа заасан гэдгийг сонссон. Тэгэхээр эднэрт ч гэсэн одоо тэр хууль бас хэрэгждэг тийм. Амьдралын хэв маягийнхэн тухайд нэг бэрхшээлтэй зүйл бол энэ усны жоохон хомсдолтой бүс нутгийнх нь одоо онцлогоос болоод тэгээд зарим одоо ийм хуурай улирал ирэхэд масачууд 8-аас 12 м ухчээж одоо ус гаргаж авдаг. Гүнээс удаг. Тэгж ухчээж ингэж ус гаргаж авдаг. Энэ бол одоо бас амьдралынх нь жоохон бэрхшээлтэй талууд гэж үздэг юм байна. Ус байна тийм. За тэгээд масачуудын одоо ёс заншил тэдний итгэл үнэмшил болвол их сонин юм ачаалттай хүмүүс юм байна. Одоо түрүүн хэлсэн өөрсдийн одоо мэргэлдэг, өөрсдийнхөө ирээдүг мэргэлдэг одоо юм ёс сонслтой байх ч те. Одоо бидний соёлоос ялгаатай нэх юм бол эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ эхнэр нөхөр болох хүнийг сонгож өгдөг юм байна. Тэр овгийн, тэр отгийн, тэр хүнтэй эртнээс төлөвлөдөг. Тэр омгийн тэр хүний хүүхдтэй чи гэрлэн гэд ингээ хэлэхээр хүүхдүүд нь бол тэрийг хүлээж авдаг. Ер нь бол нэг отог омог байлаа гэхэд маш дэг журамтай ёс заншлаа их хүмүүс юм байна. За сүүлийн жилүүдэд одоо хямбаачууд болон бидний бусад одоо хөргөжсэн ийм уламжилт одоогоос олон мянган жилийн өмнө амьдарч байсан тэр амьдралын хэв маягаа хадгалж байгаа хүмүүстэй адилхан одоо ирээдүйн яах болоо гэдэг асуудал бас яригдчихэж байгаа. Тэгэхээр масачуудын хувьд бол олон хүмүүс одоо энэ Танзани улсын төв рүү явж амьдрах, сурах эрдэм боловсралтай болохыг хэрмэлцэх болсон. Тэгээ хямбаачуудын адилаар бол тэдний ирээдүй, тэдний одоо яг энэ уламжлалыг байгалаас өгч байгаа нарны эрчим хүчээр тэгээд тэр газраас гарч байгаа ус өөр одоо тэдэнд бид нар шиг ингэж материаллык хэрэглэх зүйл бол байхгүй. Тэнд бас их тэмүүлдэггүй хүмүүс юм байна. Яг энэ амьдралын хэв маягийг аваад үлдэх хэдий хүртэл үргэлжлэх болоо гэдэг нь бас анхаарал сонирхол бас татчих. Ер нь ойролцоогоор хэд орчим хүн тэнд оршин сууж байгаа вэ? За миний одоо энэ судалсан масачуудын амьдралыг судалсан энэ тэмдэглэлээс харахад бол энд нэг юм отогт бол нэг 20 хүн байгаа. 20 хүн. Тийм. Гэхдээ би биенээсээ одоо саахалтай айл гэдэг шиг би биенээсээ хоол ингээд амьдэрдэг учраас яг хичнээн тооны масачууд байдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь Танзани улсын иргэдийн 1% бол эзэлдэг. Ердөө 1% эзэлдэг. За сонирхолтой мэдээлэл хүргэсэн чулуунцтай баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ гэгээ өдөр нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.